Гладиатор 2 Максимусын хүү цусд замналыг үргэлжлүүлнэ. Бидний сэтгэлд тод үлдсэн жинхэнэ цустайчин бослогын тэргүүлэгч Ромын эзэнт гүрний алдар цуутай генерал Максимус буюу Гладиаторын дараагийн анги удахгүй нээлтийг хийхээр бэлдэж байна. My name is Maximus Decimus Meridius. Бидний мэдих гладиаторууд зүгээр л нэг энгийн өнгө мөнгө нэр алдрын төлөх боолоод. Тэдний цаад амьдрал хэрхэн яагаад гладиатор болсон гэх мэт олон зүйлийн талаарх тус кино үзэгчдийн сэтгэлд хүрж хүмүүсийн хүлээлтийг бий болгоод байсан ч дараагийн анги гараагүй юм. Ромын Колизеумд цус урсгаж, нэгнийхэн эсрэг, эсвэл амьтдын эсрэг тулалдаж хүмүүсийн зугааг гаргах гладиаторуудын тухай өгүүлсэн нэг ангид Гладиатор, Спартак олон ангид уран сайхны кино байдаг бол дахин нэг шинэ бүтээл нэмэгдэж, энэ оны 11 сарын 3-ны өдөр Гладиатор 2 кино олон улсад нээлттэй хийхээр төлөвлөд байгаа юм байна. Ингээд цуст мессеж бол Максимусын замналыг үргэлжлүүлэх түүний хүү Люциусийн талаарх шинэ кино үзэгчдийн хүртэл болоход бэлэн болжээ. Эртний бичгүүдэд Ромын энэхүү зугаа цэнгэлэн эструкчууд буюу Италийн хоогийн Этриурийн бүсийн нутгаас гаралтай хүмүүс ба грекчүүдэд Теренчүүд гэж нэрлэгдэхсдээс өвлөгдөж ирсэн хэмээн тэмдэглэгдсэн байдаг байна. Анх энэхүү цуст зан үйл нь оршуулгын үеэр зохион байгуулагддаг байсан гэж үздэг байна. Ромын түүхч Тертулиан Фестус нарын үгснээр Ромын ард түмэн хүний цусаар талигачийн сүнсийг ариутгадаг хэмээн итгэдэг байсан тул энэхүү золиосонд гаргадаг байжээ. Энэхүү тулаан олны сонирхлыг маш их татаж манай эртний өмнөх 1-р зуунаас эхлэн албан ёсоор нээлттэй гладиаторын тулаан зохион байгуулах болжээ. Үүнд оролцох тулаанчид өөр өөрийн давуу талд таарсан зэвсэг хэрэгэлдэг байсан ба дуулга өмсөж бамбай, сэлэм сүхээр эсвэл бидний хэрэгэлдэг бугуйл, гинжин тор, бамбай гэх мэт янз бүрийн зэвсэг ашигладаг байсан ч мөн үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг байжээ. Үзэгч бидний сайн мэдэх Гладиатор, Наполеон, Prometheus, Kingdom of Heaven, Робин Худ зэрэг кинонуудыг найруулсан алдарт найруулагч Ридли Скотт Гладиатор 2 киног найруулж эхний ангиас 24 жилийн дараа хоёр дахь ангиа гаргаж байна. Гладиатор 1 киног найруулж байх үедээ Ридли Скотт 63 настай байсан бөгөөд өдгөө 86 наснда тус киноныхон 2 дугаар ангийг найруулсан нь үзэгчдийг гайхшруулад байгаа юм. Ридли Скотт нь 1937 оны 11 сарын 30-нд Английн өмнөд шилжсэнд төрсэн Их Британий кино найруулагч юм. Тэрээр шинжлэх ухааны, зөгнөлт, гэмт хэрэг, түүхэн кино жүжигийн төрлөөр алдаршсан найруулагч юм. Түүний бүтээлүүд судалгаа тухайн үеийн аж ахуй амьдралыг сайн харуулдаг. Гол санаагаа тойруулсан бусад жижиг зүйлсийг ч орхигдуулдаггүй хэв маягаараа алдартай юм. Тэрээр хамгийн өндөр орлого олсон найруулагчдын тоонд багтдаг бөгөөд Prime Time Emmy, Golden Globe буюу алтан бөмбөрцөг зэрэг олон шагнал хүртсэн ба 2003 онд Хатан хаан 2 дугаар Элизабетээс Баатар цолоор шагнуулж байжээ. Тэрээр Лондонгийн урлагийн коллежийг төгсөж найруулагч болохоос өмнө телевизэд дизайнер, олон нийтийн зар сурталчилгааны найруулагч зэргээр ажиллаж байжээ. Тэрээр 1970-ад онд продюсер Дэвид Путнамтай хамтран уран сайхны киноны санааг боловсруулж эхэлсэн бөгөөд тэдний анхны хамтарсан бүтээл болох Dead Wellist нь 1977 онд Каннын шилдэг анхны бүтээлийн шүүгчдийн шагналыг хүртэж Palme d'Or нэр дэвшсэн нь Скоттын уран сайхны киноны карьерийг амжилттай эхлүүлсэн явдал юм. Оддын дайны 4-р анги шинэ найдвар киноны амжилт нь Скоттын шинжлэх ухааны зөгнөлт кино бүтээх сонирхлыг төрүүлсэн бөгөөд тэрээр Дэн Обены баг төсөвтэй Хар гаригийнхан шинжлэх ухааны зөгнөлт аимшигын киног найруулах саналыг хүлээн авсан нь шүүмжлэгчдийн хувьд гайхширмаар сонголт болж орлого сайтай кино болж түүний карьерийг амжилттай үргэлжлүүлэх түлхүүр болсон юм. Энэхүү амжилт нь түүнийг дэлхийн кино урлагийн найруулагчдын дунд түүний чадварыг нотлохуйц амжилтуулж чадсан юм. Харин түүний хамгийн сүүлд найруулсан кино болох бидний энэ удаагийн бичлэгний гол сэдэв Гладиатор 2 кино үзэгч фэнүүдийнхээ хүлээлтийг нэлээд өндөр байлгаж байгаа ч мөн түүний өмнөх бүтээлүүдийн чанарыг илтгэж байгаа мэт. Гладиатор кино тухайн үедээ бокс офисоос хамгийн их ашиг олсон киногоор 2 чагсаж байсан бөгөөд хагас тэрбум доллар олж байсан юм. Мөн Academy Awards-ын 5 шагналыг хүртэж Russell Crowe шилдэг гол дүрийн эрхтэй шагнал авч байсан юм. 2001 онд Гладиатор 2-ыг хийхээр төлөвлөж байсан ч олон хүчин зүйл шалтгааны улмаас хойшлогдсоор 2018 онд анх тус кино хийгдэх болсон талаар зарлаж 2000 оны сонгодог түүхэн туйлсынхаа үргэлжлэлийг найруулж насанд хүрсэн Люциус дээр анхаарлаа хандуулахаар иргэн иржээ. Зураг авалт 2023 оны 6 дугаар сард эхэлсэн ч SAG-AFTRA жүжигчдийн ажил хаялт болж 7 дугаар сард таслалсан. Ажил хаялт дууссаны дараа зураг авалтаа үргэлжлүүлж 2024 оны 1 дугаар сард дуусгасан байна. Гладиатор 2 бол Ридли Скоттын найруулж продюсерлсан удахгүй гарах гайхамшигтай тулаануудыг харуулсан түүхэн кино юм. Гладиатор киноны үргэлжлэл болох уг киног Дэвид Скарпа, Питер Крэгтэй хамтран бичсэн түүхээс сэдвлэн хийсэн бөгөөд гол дүрд Пол Мескал, мөн бидний мэдих Kingsman, Great Wall, Mandalorian, Game of Thrones кинонд тоглосон Педро Паскал, Wonder Woman, Амазоны хатны дүрд тоглосон Кони Нилсэн, бидний сайн мэдих Equalizer киноны гол дүр Дензел Вашингтоноор тогложээ.
Ромын эзэнт гүрний өв залгамжлагч асан Люциус өөрийн гэр орноо генерал Маркус Асакиусаар удирдуулсан Ромын айрамд булаан эзлүүлж гладиатор болсноор үргэлжлэх юм. Гладиатор 2 киноны төсөв анх 165 сая байсан ч анхны төлөвлөгөөнөөсөө давж огцон өсөж $310 сая хүрч Avengers Infinity War кинотой зэрэгцэн иржээ. Киноны зураг авалтыг 2023 оны 5 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд Мароккод тус зураг авалтыг хийхээр төлөвлөж байжээ. Гэвч тооцоолсон хугацаанаас жаахан зөрж 4 дугаар сард киноны зураг авалтын талбайг бэлтгэж жижиг хэрэглүүдийг дуусгаж зураг авалт 2023 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд дараагийн 4 сарын хугацаанд эртний Ромын өнгө төрхийг харуулж болох үз орчинг харуулахын тулд Мальт болон Их Британд нэмэлт зураг авалтыг хийжээ. 6 дугаар сарын 7-нд зураг авалтын үеэр галгарч тус ослын үеэр багийн 6 гишүүн шархадсан байна. Ингээд өмнө хэлсэнчлэн хөдөлмөрийн маргаан гарч ажил хаялт явагдан 12 дугаар сарын 4-нд Мальтад зураг авалт үргэлжилсэн байна. 2024 оны 1-р сард Harry Gregson Williams тус киноны хөгжмийг хийхэр болсон тухай зарлагдаж өмнөх киноны хөгжмийн зохиолч нар буюу Hans Zimmer болон Lisa Gerrard нараас хөгжмийг авч шинжилэн найруулсан хэмээн хэлжээ. Zimmer анхны киноныхоо хийсэн бүтээлийг дахин давтахыг хүсээгүй тул буцаж ирэхгүй байхаар шийджээ. Курзон төгсөн ярилцлагада тэрээр тус киноны хөгжим нь үнэхээр сайн хүний гарт байгаа. Harry Gregson Williams бол өмнө нь миний туслах байсан учраас гэж хэлсэн байна. 2023 оны 8 дугаар сард Times of Malta сонинд нийтлсэн нийтлэлд Мальт улс тус киног бүтээж буй Paramount кино компани 466,658,961 еврог хандвилсан ба тус хандив нь урлагт төрөөс үзүүлсэн хамгийн их тусламжийн рекордыг эвдсэн юм. Gladiator киног анх DreamWorks компани эхлүүлж байсан ч DreamWorks кино компани Paramount Pictures зарагдсанаар тус киноны албан ёсны эрхчмөн адил Paramount-д шилжсэн юм. 2021 оны 4-р сард бидний мэдих Thor буюу Chris Hemsworth, Crowley тус кинонд хамтран туслах продюсераар ажиллах санал тавьжээ. Ингээд Crowley, Chris Hemsworth нар 2022 онд MCU-гийн бас нэгэн гайхалтай бүтээл болох Thor Love and Thunder кинонд хамтран ажиллах үеэр нэмэлт санаануудаа хуваалцсан ярьсан байна. Мөн 2021 оны 9-р сард найруулагч Ridley Scott өөрийн тухайн үед хийж байсан төсөл болох Наполеоныг дууссаны дараа Gladiator 2 киноны төслийг найруулах зорилготой зохиол дээрээ ажиллаж байна хэмээн мэдэгджээ. Scott Наполеон кинонд хамт ажиллаж байсан Scarpac Gladiator-ын 2 дугаар ангийн зохиолыг бичиж хамтран ажиллах санал тавьсан байна. Хүмүүс яагаад та Scarpac сонгосон юм бэ гэхэд тэр миний сайн найз мөн ажилдаа их сайн учраас хэмээн хэлжээ. Гэхдээ Scarpa 2019 оноос хойш дараагийн ангийн үйл явдалд таарсан гайхалтай зохиолыг бодож олох гэж их удсан бөгөөд Lucius-ыг гол дүр болгон үргэлжлүүлэх санааг олтлоо. 10 сарын турш Scott-ыг хүлээлгэсэн хэмээн ярьжээ. Гайхалтай чадварлаг найруулагчийн маань тус кино бидэнд гайхалтай ам өрссөн, ширүүн цус урсгасан тулаануудыг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Тулаан татал явдалд түүхэн кинонд дуртай таны заавал үзэх кино байх болно гэж итгэж байна. Энэ хүртэл сонсож бидэнтэй зүг байсан танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.